これから僕が皆さんとシェアしたいのは、壁にぶつかったある美大生が За өнөөдөр би та бүхэнтэй хуваалцмаар байгаа зүйл бол гарах гарцгүй болж гацсан урлагийн сургуульд сурсан нэгэн оюутны тухай ярих гэсэн юм аа. Тэрээр залбирал болон илэрхийлэх аргын харилцаа хамаарлын талаар мэддэг болоод дээр нь бас лам болоод тэрхүү гацаанаас гарсан тухай яриа юм. Чи өөрийнхөө залбирлын гол мөн чанарыг ойлгох чухал, түүнийг илэрхийлэх арга чинь улам өргөн дэлгэр болох бол. Би бол уран бүтээлч бас лам хүн. Миний залбирал тэнцвэртэй харилцан нийцтэй байх. Илэргээр сэтгэж энэ дэлхийн ертөнцид нийцэж амьдрах билээ. Би энэ хүү тэнцвэртэй байх, нийцтэй байх гэдэг сэдвээр урлагийн бүтээл тойрогдог. Бас энэ дэлхийн ертөнцид эвсэн нийцэж эерэг хандлагатай амьдрах юмсан гэж хичээдэг. Би яг ингэж залбирч хүсдэг болохоо мэдсэн даруйдаан урд урдаас илүүтэй энгийн, илүү эерэг, ээлдэг сэтгэл санааг бусдад дамжуулж чаддаг болж эхэлсэн. Гэхдээ урлагийн сургууль оюутан байсан би бусдад юуг дамжуулж илэрхийлэх вэ гэж бодохоос илүү бусдад ямар сэтгэл төрүүлэх вэ гэдэгт их ачаал бодол өгдөг, өвөрмөгц, итгээд байх гэж хичээдэг. Бүтээж чаддаг гэж харуулах гэдэг омогшил бардамналд бүрнээ идэгцэн тийм л хүн байжээ. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Би өөрөө юуг илэрхийлж хэлмээр байна вэ гэдгээ огтхон ч бодохгүй болохоор би ер нь юу бүтээмээр байна вэ гэдгээ яаж мэдэх вэ? За одоо яагаад билээ хэмээн бодож эхэлсэн. Нэг л сайхан зүйл бүтээгээд та бүхнийг баярлуулмаар байдаг. Гэтэл яавал дээр вэ мэдхэн байгаад байдаг. Тэгээд урдын уран бүтээлчид ер нь ямар бүтээл тойрвиж байна гэдгийг мэдэх санаатай түүх судлаж эхэллээ. Урлаг гэдэг зүйл анхнаасаа юуг илэрхийлж хэлснээр ирсэн байна вэ гэдгийг судлаж эхэлсэн. Ер нь анхнаасаа илэрхийлэх, өгүүлэх гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэдгийг мэдхийг хүссэн. Тэгээд миний олж мэдсэн зүйл юу гэвэл илэрхийлэх гэдэг үгний нөгөө тал нь залбирал юм байна. Энэ хоёр нийлээд нэгэн бүхэл болдог юм байна гэдгийг ойлголоо. Хамгийн эртний урлагт Франц Ласкогийн агуун сүг зураг тоосогддог юм байна. Энэ зурган дээр амьтад жад ном зэрэгт өлтөж байгаар их дүрслэгдсэн байдаг юм. Энэ хадны сүг зурган дээр эртний хүмүүс ан гөрөө хийж байгаа байдлыг дүрслэн харуулсан юм болов уу? Гэд бодохоор тийм биш юм аа. Энэ сүг зурган дээр ан амьтдыг агнчих юмсан гэсэн найдлага тод илэрч байна. Энэ зурган дээр эдгээр ан амьтад надад агнагдах болтугай гэсэн залбирал тод мэдрэгддэг. Өөрөөр хэлбэл хүн зураг зурж эхлэх үедээ ямарваа нэгэн залбирлыг хамт дайж байдаг. Залбирлыг тодоор илэрхийлэхийг хүссэн учраас түүнийг зургаар өгүүлж байна. Илэрхийлэл гэдэг бол угаасаа залбиралтай хамт нэгэн бүхэл бүтэн бүхэл болдог юм байна гэдгийг ойлгож мэдэж авсан болохоор би энийг л сайн барьж аваад төгс эзэмшээд авчихвал мундаг уран бүтээлч болчих юм биш үү гэж бодсон. Тэгээ сахил бүртээд лам болсон. Би энэ хувцсыг өдөр бүр өмсдөг. За тэгэхээр би тэр мэдрэмжийг хаанаас олж авснаа та бүхэнд хэлье. Би лам болцоход өдөр бүр сүмүүдээр залбирал мөргөл үйлддэг, сүсэгднүүдэд зориулж залбирал өрөөл бичиж өгдөг л дээ. Тэгээд нэг нь ялах хүүхэд өрөөл бичиглөө. Маш илжийтэй сайхан өрөөл болж чадсан. Ялах хүрдээ ард жаргал сайн сайхныг хүсэн өрөөж залбирал үйлдэхээр эцэг эхэн дагуулж ирсэн юм л. Япончууд сүм дээр эргэл мөргөл хийдэг заншилтай гэдгийг та бүхэн мэдж байгаа. Би тийм өрөөлийн үг бичиж өгтөл ээжийнхэн сэтгэл дагуулж уйлж байсан. Миний сэтгэл бас их сайхан дүүрэн болсон. Тэр үед үнэхээр их сэтгэл хөдлөм сайхан уур амьсгал бүрдсэн байсан. Би нэг удаа Букако хотын урлагийн музейд урлагийн төв бүтээлүүд үзээд явж байна. Тэр үед бас яг тийм мэдрэмж төрж байсан. Тэр үед ланх удагаан залбирал өрөөл болон илэрхийлэмж гэдэг нь нэг зүйл юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан. За тэгэхээр энэ хоёр яагаад ижилхэн юм бэ гэдгийг хэлье. Бид нарын нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй бодол санаа гэдэг зүйл дамжиж хурж ирж байгаа сэтгэл мэдрэмж учраас. Ээж нь миний үр аз жаргалтай сайн сайхан амьдраасай гэж үнэн зүрхний угаас хүссэн учраас. Миний залбирч мөргөж байгаа байдлыг гаднаас минь хараад бас өөрийнхөө зүрх сэтгэлийн гүнээс бүргэлэн ундарч буй их энергийг бодитоор мэдэрч чадсан болохоор
өөрийг ирэхгүй уйлдсан байхаа гэж бодож байна. Тэр хоёрын зүрх сэтгэлийн гүндэх хүсэл мөрөөдөл нь над руу дамжин ирж тодоос тод мэдрэгдсэн болохоор Бурхан багшид бас яг тэр хэвээр дамжсан байхаа гэж бодож байна. Тийм болохоор бусдын төлөө залбирах гэдэг нь маш чухал байдаг. Тэр хоёр биш, миний бие тэр хоёрын төлөө Бурхан залбирч мөргсөн болохоор Бурхан багш болон тэдний дунд бие байгаа болохоор тэр юм уу? Бусдын төлөө залбирах гэдэг нь илүү хэрэггүй тунгалаг сэтгэлээр залбирч чадна гэсэн үг. Энэ бүгд нийлээд нэгэн цэг дээр төвлөрч чадсан болохоор л маш сайн болсон гэж бодож байна. Ганцхан өөрийнхөө төлөө биш болохоор чин зүрхнээс нь залбирч чаддаг. Бодит үнэндээ бол яг энэ л чин зүрхнийхээ угаас залбирал үйлдэхийн хамгийн гол бүрэлдэхүүн хэсэг нь гэж би боддог. Сүмэг үз танилцахаар ирсэн сурагчдыг хэрдэг. Та нарыг эвтэй найрамдалтай, аз жаргалтай амьдраасаа гэж залбирдаг Бурхан байдаг юм шиг дээ гэж хэлээд. Тэгэхээр одоо бүгдээрээ өөрийнхөө төлөө биш. Энд хамтдаа ирсэн багш нар, найз нөхөд, гэрт чинь хүлээж байгаа аав ээжийнхээ төлөө гэж бодоод сайн залбираарай гэж хэлдэг. Бүгд яг ингээд суугаад сонсцоод л доо. За яг одоо хажуудаа сууж байгаа найзаагаа сэтгэл дотроо бодоод маргааш гэсэн аз жаргалтай хөвжөлтэй байгаасаа гэж залбираарай гэж хэлдэг. Тэгээд тэрний хажуудах хүүхэд бас хажуудаа суугаа хүүхдийн төлөө залбирна. Тэгээд өөр дээр чинь хүрээд ирэхээр чи ч гэсэн аз жаргалтай хөвжөлтэй байх нь бай шүү дээ гэж хэлдэг. Тэгж хэлэхээр бүгдээрээ инээлдээд бие биенээ хараад халуун дулаан уур амьсгал бүрддэг. Бүгдээрээ залбирахдаа бие биенийхээ төлөө байж бусдын төлөө залбирч чадна гэдэг бол хамгийн чухал зүйл шүү дээ. Чин зүрхний угаас хэрэггүй тунгалаг сэтгэлээр залбирч чадна гэдэг бол хэн нэгний төлөө залбирах гэсэн үг гэж ойлгодог. Ингээд одоо хэдэн цаг болж байна? 11 цаг хэдэн минут вэ? Тийм үү. Сүм дээр байгаа хүмүүстэй ер нь өглөөний мэнд төргий, өдрийн мэнд төргийж гээд мэндэлдэг л дээ. Тэгэхдээ л энэ цаг мөчид жаахан эргэлзээтэй болчиход. Яг алийг хэлэх вүлээ гэдэг. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол мэндчилгээний үг гэдэг нь өөрөө илэрхийллийн нэг төрөл гэж боддог. Сайн байна уу гэдэг үг мэндчилгээний цаана үнэндээ өнөөдөр бие сэтгэл санаа чинь ямар байна та гэсэн утга агуулгадж байдаг. Англи хэлэнд бол өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэж мэндчилдэг. Тэрний цаана энэ өдөр чинь сайхан байгаасаа гэсэн утга санаа агуулгадж байна. Мэндчилгээ хүнээ бодож тэр хүний төлөө тэр хүний хувьд энэ өдөр их сайхан байгаасаа гэсэн залбирал оршин байгаа хэрэг. Хүн болгоны байнга хэлдэг мэндчилгээний үг хэллэгч гэсэн сайн гих чинь ухаж бодоод үзвэл хэн нэгэн хүний төлөө бусдын төлөө залбирч итгэл найдвараа дайж байгаа нь мэдрэгдэнэ. Өөрөөр хэлбэл илэрхийлэл гэдэг нь чамайг илэрхийлэх гол зүйл. Залбирал бөгөөд улмаар чиний итгэл найдвар. Илэрхийлэл гэдэг бол бид бүгдийн итгэл найдварын хүчээр амарч мөн бидний итгэл найдварын тэм ийжж байдаг. Жишээ нь түрүүхэ ярьсандаа эртний хүмүүс хадны сүг зураг дээр зураад үлдээснээс харвал сүмд нялх хүрээн дагуулад хурц ирсэн эцэг эхийн сэтгэл зүрхний бүнийг өнгийгөөд харвал шууд л ойлгогдно. Илэрхийлэмж дотор бидний итгэл найдвар тээгдэж байдаг. Тэгээд тэрхүү итгэл найдвар илүү тодорхой эмгцэгтэй болгосон өөрөө залбирал ирүүл. Өнөөдөр энэ танхимд хорон цугларч миний энэхүү яриаг сонсож байгаа та бүхэн ч гэсэн бүгдээрээ ямар нэгэн итгэл найдлага өвөртлөн ирсэн дамжиггүй. Энэхүү яриаг сонссноо миний амьдрал маргааш илүү дээр болоосон гэсэн итгэл найдвар тэм сонсож байгаа гэж бодож байна. Таны илэрхийлэл дотор ч гэсэн зөвхөн таны итгэл найдвар нуугдан байгаа. Энд хорон цугларсан байдал ч гэсэн өөрийгөө илэрхийлж байгаа нэг арга гэж бодож байна. Залбирал гэдэг бол итгэл найдвар. Тийм болохоор та бүхэн өөрсдийнхөө залбирлыг сайн мэдж чадвал түүнийг илэрхийлэх байдал чинь улам ариун баялаг болох болно. За тэгэхээр залбирлаа мэдэх гэдэг нь та өөрийнхөө дэлхийн ертөнц рүү илгээж байгаа итгэл найдвараа мэдж авах гэсэн үг юм аа. Таны дэлхийн ертөнц гэдэг нь таныг тойрон хүрээлж байгаа хүмүүс болон бусад бүх зүйлсийг хэл. Энд сууж байгаа хүмүүс гэсэн таны ертөнц, таны хүрээлэл гэсэн үг юм шүү дээ. Тийм болохоор таны хүрээлэл, таны ертөнц ер нь ямар байгаасаа гэж хүсэж байна вэ? Гэсэн өөрийнхөө итгэл сэтгэлийг мэдж авах гэсэн үг. Та өөрийнхөө залбирлыг мэдж авах гэдэг нь та өөрийнхөө ертөнц, өөртөө хамаатай тэрхүү орчлон ертөнц рүү илгээдэг өөрийнхөө залбирлыг сайн мэдж авах гэсэн үг. Тэрийг илэрхийлэх илэрхийлэмж чинь
өргөн дэлгэр болох юм бол таны ертөнц тэр хэмжээгээр ариун баялаг сайхан болж эхэлнэ гэсэн үг. За одоо та бүхэн сэтгэл дотроо төсөөлөн бодоорой. Өөрийнхөө дэлхийн ертөнц хүрээлэлд чухам ямар итгэл найдлага тавьж байна вэ? Тэрхүү өөрийн ертөнцийн ямар шүү залбирал илгээмээр байна вэ? Оргилон гарч ирж байгаа чин зүрхний уг дахь өсөл мөрөөдлөө цээжиндээ нандинаад яг өнөөдрөөс яг одооноос эхэлсэн ч бол жишээ нь яг одоо хажуудаа сууж байгаа хүнтэй мэдчлээрэй. Сайн байна уу гэдэг. Залбирлаа мэдвэл таны дэлхийн ертөнц улам сайхан бол. Миний залбирал бол өөрийн дэлхийн ертөнцөө эергээр бүтээж тэнцвэртэй, харилцан зохицолтой байх явдал юм. Тийм болохоор та бүхэнтэй зүрх сэтгэлийн угаас мэдлэмээр байна. Сайн байцгаана уу? Та бүхэн амар амгалан байна уу? Та бүхэндээ маш их баярлалаа.